сайн мэдрэх хэрэгтэй. Жишээ нь ч одоо хэтэрхий чалж байгаа юм байх юм бол хэтэрхий нээлттэй юм байх юм бол тэр анги дотор хэтэрхий орилж чарлаад иж болохгүй. Тэгэхээр бол хүмүүс одоо чамс жигдэх ч юм уу ямар мэдрэл мөтөнтэй гэж боддог ч юм уу. Хэтэрхий дуугүй яваад иж болохгүй. Тэгэх юм бол чамд хичээлээ хамт хийх ч юм уу янз бүрийн юм дээр тэгж хамтарч хийх хүн олдохгүй. Тэгээд юу гэхээр нэгээр хэрэгтэй үедээ дуурайд хэрэггүй үедээ дуугүй байгаад тэг хүүхдүүд бол өдрөө өнжүүлэх шиг л явдаг юм шиг санагц. Ягаад тэгэхээр зарим нэгэн хүмүүс нь бол хичээлээ таслах ч юм уу, зарим нэг нь бол унтдаг. Ер нь ихээл хичээлийн дийлэх цагийг унтаж өнгөрүүлдэг ч юм уу. Тэгэхээр нэгдүгürt миний хувьд бол цагийн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй гэж боддог. Аливаа нэгэн зүйлийг дараа нь барих зарчим болохоор аливаа нэгэн зүйлийг одоо жишээлбэл ангиа мэддэг байх хэрэгтэй. Хамгийн их хүүхдүүдийн нийтлэг алдаа бол ангиа төөрөөл ангиа олох гэж маш их төөрдөг. Тэрний хооронд эхлээд очиж судалж үздэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар хамт төрөнд мэдэх хэрэгтэй гэж боддог. Их сургуульд бол шал өөр хамаагүй том орчин чамайг хүлээж ийн бусдад одоо шал танихгүй орчинд өөрийгөө одоо хинбэ гэдгээ бол одоо тодорхойлоод өөрийгөө илэрхийлж бас чаддаг байх хэрэгтэй. Тийм учраас ер нь оюутан болоод өөрийгөө зөвхөн хичээл гэхээсээ илүү бас одоо хувь хүнийхээ одоо хөгжил тал дээрээс их анхаарч одоо хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Тийм тэгээ оюутан болоод бас их жоохон сэргэлэн зантай байх хэрэгтэй. Тийм юмд ингээд жоохон оролцоод өөрийгөө сорж үзээд бас дээрэс нь одоо нөгөө сургуулийн мэдээлэл авдаг сургууль болох нь бас сайт веб хуудас гэж байгаа. Тэрүүгээрээ байнга ороод шинэ мэдээллүүдийг цаг тухайд нь аваад явахгүй бол дараагийн үйл ажиллагаанаас хоцрох тийм эрсдэл өндөртэй байдаг байгаа. Ерөнхийдөө ингээд оюутан болоод маш олон хүмүүстэй мэдээж танилцж байгаа, уулзж байгаа. За тэгтэл одоо ингээд ерөнхийдөө хараад байхад дүнгээ сайн гарах гал хичээгээл багшийн нүдэнд ингээд хичээж байгаа юм шиг харагдах гад нэг өгдөг хүмүүстэй. За тэгтээ бас нөгөө хитрхий тэгж нэг дүр хэсэг гэж гүйхгүйгээр яг тодорхой хэмжээгээр өөртөө үр бүтээмжтэй байдлаар ингэж хичээдэг юм зөв гэж би боддгоо. Тэгээд тийм байх хэрэгтэй болоо. Тийм байх хэрэгтэй шиг гэж зөвлөмөр юм. За миний хувьд болохоор мэдээж лекцэн дээр урдуур суух хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд эсвэл найз нөхдөдөө бити нэг юу байгаараа нэг хичээл дээр сонгоорой. Тэгэхээр нөгөө нэг яриад идэм байлээ. Тэгээд хичээлээ хийж чадахгүй. Тэгээд яриад идэм байлээ. Тийм болохоор лекцний урдуур суугаад ойлгохгүй байгаа юм багшаасаа суугаараа ядаргаатай гэж багш бодчих магадгүй. Гэхдээ чамд өөр чи хэрэгтэй шүү. Тэгээд мөн цагийн имийг цагт нь хийж гараа тэгэхгүй болохоор нөгөө нэг хойш тавиал за дараа нь ичөө. За дараа болъё доо гэдэргээ явдсан шүү дээ. Тэр бол маш дэмий юм байлээ шүү. Тэгээд аль болох нөгөө нэг бас нөгөө нэг эцэгийнхээ мөнгө төгрөгийг үрээд бид чи ингээд сурж байгаа шүү дээ. Тийм болохоор хэрэглээнийхээ мөнгийг ч юм өөрөө чаддаг хичээл номороо ч юм уу эсвэл цаг завгаар бол хагас бүтэн сайнэр ч юм уу цагийн ажил хийгээрэй гэж зөвлөмөр байна. За миний хувьд өгөх зөвлөгөө хэрэг зэрэг сайн хэлсэн баг. Сургуулиас өмнө ямар нэгэн тийм ихтэй ярих хурлын тийм төлцөөний тийм тэмцээн клубны төвд орж байгаарай. Ер нь план хичээл ном гэж явах юм бол яг үнэтэй амьдал болох юм. Тэгээ бас зөрөгтэй гараа гэж хэлээ. Юу галзуу барын аванд гараа ихээс буцдгүй гэж хэлсэн шүү дээ тий. Хичээг үнэтэй голч өнөл өгөхгүй. Гараа игэл буцхна шүү дээ. Яг зөрөгтэй үний үг болохоор зэрэг галзуу барын аванд гараа игэл мартаж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ галзуу барын аванд гараа игээд мартах тийм зөрөгтэй байгаарай. Тэгэл би ингээл чадахгүй дээ тэрийг ямар нэг хойд юмд хоошоо тавих хэрэггүй. Ямар нэг заавал ингээ оролцож үзээрэй л гэж хэлээ да. Миний одоо өгч байгаа зөвлөгөө бол хүн болгон хилдэг гэж магадгүй. Гэхдээ хүн болгон хилдэг болохоор энэ хамгийн чухал шүү гэж хэлмээр байна. Тэгээ яагаад вэ гэхээр би ингээ 10 жилдээ дотор байсан хүсэл тэр нэг одоо зүрхээ чагна гэдэг шүү дээ тий. Гэхдээ хаяа ингээ тэр зүрхний үг ингээд тархины үгтэй дандаа зөрчилдөг тохиолдол бас байна л да. Тэгээ би ингээд 10 жилдээ яг өөрийнхөө сонгосон мэргэжлэр ингээд яг л энэ ангид орно гэд би айгу тэмүүлсэн байхгүй юу. Тэгээ яг нөгөө ангитаа ороод ингээд байжсэн чи хүн одоо эргэн тойрон болоод ээж аав тэгээд нийгмийн зүгээс бол наадах чи ирээдүгөө мэргэжлээ чамд одоо ажлын байр олдохгүй ч гэдэг юм уу ийм зүйлүүд намайг ингээд айгу өөр мэргэжилд эргэлзэх тийм сэтгэл төрүүлсэн. Хамгийн гол нь ингээд чиний ирээдүйн зорилго юунд хүрмээр юм те чиний бүтээмээр байгаа тэр зүйл одоо насан туршдаа чиний хийж чадах тэр мэргэжлийг сонгох нь хамгийн чухал. Амжилтлан хэлэхэд багш нараа хоёр өөр багш сонгочлохгүй шүү. Миний багш нараа амар зөв сонгоорой. Тэгээд нөгөө нэг багш нар ингээд
яадаг л та хичнээн чиний ингээд шинжэнгөө суугаад хийсэн презентацийн чинь багш нар ингээд буруу биш байна гэж явуулах тохиолдол байдаг. Тэрнийх нь өдөөс ерөөсөө битээ уурлаа. За уучлаарай. За ингээл тэгэл дахиад презентацийн багшаасаа сайн асуугаад хичээл эхнээс л ингээл багштай амар ойрхон ажиллах хэрэгтэй. Зарим нь болохоор энэ багш муухай юм байна гэд нөгөө нэг ерөөсөө харилцаа үүсгэх байхгүй. Тэнгүүт яг нөгөө дүн гарах төгөөл ирэхэл за тэгэл одоо 1-р курсын оюутнуудын хувьд хамгийн их гаргадаг алтай нь болохоор ерөөсөө онц шаардлагагүй хэрэгцээгүй зүйл цагаа үрдэх гэж боддог. Яг миний хувьд бол ингээл интернетэр чинь фэйсбүүкт хүрээ арай л их цаг зарцуулаад тэг яг ингээл хэрэглэж явах тул нэг амар тий надад бол цаг зарцуулж байгаа санагдахгүй шүү дээ. Тэгэл ер нь хамаг ажлыг баллал хайчдаг. Ямар шаардлагагүй зүйлийг цагаа өргөх нь ер нь бол дэм төлөвлөлж хэрэгтэй хийх ажлуудаа. Тэгэхээр тэр хичээлийн бидалтыг хийн, тэр хичээлийн даалгаврыг хийнэ гэж юм уу. Хэрвээ тэгээгүй тохиолдол ингээ ер нь бол ингээ нацгаа явчихчих. Дараа нь хийчиндээ гэл ер нь хоош тавиад тэгэл яг нэг мэдхэд бидалт хураах цаг болох тийм үү шалгалтын өмнө ч юм уу ингээл нөхөх ёстой хичээл хийх ёстой бидалт ингээ ер нь бүтээрээ овоорчдаг байхгүй. Тийм болохоор яг тэр зохион байгуулалттай байж юм хэрэгтэй. Хамгийн гол нь хүн чанараа битгий алдаарай. Чи юу вэ? 10 жилд зөвхөн 30 хүүхдийг л тань. Тэр 30 хүүхдтэйгээ хамгийн одоо дотн бүтэн өдөржингөө хамт цагийг өнгөрөөн. Тэр хүүхдүүд угаасаа чамайг мэддэг болохоор бүгд ингээд чамайг мэддэг болохоор чиний дутагдaltaй, сайн муу талыг чинь бүгд мэддэг болохоор чамайг бүгд ойлгоно. Харин их сургуульд бол чамайг бүгд танихгүй, хинч чамайг мэдгүй. Чи зөвхөн тэнд цор ганцаараа л байна. Тэгээ тэр цор ганцаараа байгаа учраас чи бусдад айгу зөвөр ойлгогдох хэрэгтэй. Буруугаар ойлгогдож болохгүй, айгу зөвөр ойлгогдож. Тэгээд бусдад айгу сайн тусалж, найз нөхдөө тусалж агаарай. Тэгээд хүн чанараа битгий алдаарай. Багш нар ер нь яг заадаг юм шиг санагдсан шүү дээ. Заавал яг хичээл гэхээсээ илүү хүн чанартай, ёс суртахуунтай. Тэгээд тийм байхыг л ер нь айгу тийм дал тутгаар заагаал байд юм шиг надад санагддаг. Өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлийг л одоо зүйл дээр тулгуурлаж хичээлээ одоо өөрийнхөө одоо сургуулийг сонгоорой гэж хэлмээр байна. Тэгээд хэрвээ үнэхээр сонголтондоо итгэлтэй байгаа бол тэрэндээ маш тууштай. Тэгээд илүү хичээл зүтгэл гаргах шантралгүйгээр зүтгээрэй. Лекцэндээ сайн суугаарай. Ингээ нэг эхлээд одоо эхний 2-7 хоног ч юм лекцэнд аягүй сайн суудаг хүүхдүүд. Тэгээд төгсгөл рүүгээ 4-5 руугаа 5 дугаар 7 хоногоос эхлээд хүүхдээ суугаад болчихдог байхгүй юу ерөөс. Тэгээд лекцэндээ сайн суухгүй бол тэгээд хичээл ойлгохгүй л гэсэн. Тэгээ нөгөө зарим мэрэгжлийн хичээлүүд чинь хооронд их юу уялдаа холбоотой нэг нь ойлгочиход нөгөөдөл нь амархан байдаг болохоор ерөнхийдөө нэгийг нь сайн ойлгоод авчих хэрэгтэй. Тэгээ бас цагаа бас зохицуулна. Тэгээ бас дүнгээ сайн гаргаарай. Тэгээ дүнгээ гаргах юм бол бас нөгөө тэр миний яриадсан тэтгэлэгтэй хамрагдах болно. Ерөнхийдөө бас нөгөө талаас гэвэл дүнгээ араас гүйж байгаа мэдлэгээ хайчдаг хүмүүс. Тэгээ дүнгээ араас бити хамаагүй бас гүгээрээ. Тэгтээ мэдлэгтэйгээ хамт ингээд мэдээж ингээд юмас сураа явж байвал дүнгээ ч гэсэн амжилттай гарах боломжтой шүү дээ.